Бэлгүүн гомбтой уулзсан ярилцсан. Цагдаа нар тэнийг яриад итгэхгүй учраас танд ярьж байгаа юм шүү. Тэр ямар нэг мангас чөтгөрд эзэмдүүлсэн байна. Бид бүгд тэр чөтгөн цагдаас сэргийлхэн ч дийлэхэргүй хар хүчин тэр чингүүн чүгэлж гэж. Би байшинд нь харсан. Тийм байж магадгүй. Учир нь түүнийг өргөж авсан айлуудад дандаа үхэл хагацал ёр бусын хачин жигтэй зүйл тохиолддог юм. Би энийг аргалж чадах хүнийг мэдэж магадгүй. Учир нь талиг чихнэр маань амиа алдахаас өмнө нэг бөөдөр очсон юм. Түүнийг бэрх царин гэж дууддаг. Хэмээн гомб өчөв. Тэр өдөртөө л тэр хоёр бэрх царин дээр очижээ. Талигч маань эндээс буцаж явахдаа хэдэн буудлын зайтай автобусны буудлын хажууд тараншаанаас амиа алдсан байдалтай олдсон халуурчныг олж чадаагүй гэж гомб хэлв. Бэрх царин чиний эхнэрийн алуурчин мөн чиний найз охины алуурчин бол нэг. Тэр хүн бийд цусан зүрхт нэгэн биш. Тэр бол эд хөрөнгөндөн хорогдсоор олон жил тэнүүчилж үнэт зүйлийн хайсаар явахтан сүн сүүдрэн чөтгөр болон хувирсан нэгэн. Жилээс жилд өдрөөс өдөрт хүчрэгжсээр одоогийн байдалдан хүрчээ. Гэхдээ хамгийн аимшигтай нь оргилдон хүрэх болоогүй. Яг одоо л зогсоохгүй бол эхлээд тэр хүүг өөрийн иргэшээлтэн бүрэн оруулна. Түүний дараа бодохоос ч аимшигтай. Юу хийх хэрэгтэйг бидэнд хэлж өгөөч. 2 хоногийн дараа нар шингэсний дараа чингүүнийг барьж богд уулаас баруун урд зүгт нэг уулын бэлд аваачих хэрэгтэй. 3 амьд хар ямаа хэрэг болно. Тэнд бид зан үйл хийх болно. Миний 2 шавьч бас байх юм. 2 хоногийн дараа оройхон гомб бэлгүүн 2 чингүүний гэрийн гадаа эрхийг нь хүлэн харзнаж байв. Чингүүн эрдэг цагтаан хашааны сүудэр талыг бараадсаар иржээ. Бэлгүүн араас нь гэдсээр толгойд нь уу туглан араас нь баглан авав. Гомбч түнд тусалж хоёул ноцолдсоор машины дээшний хэсэгтхийн хөдөө тийш хурдлаа. Тэднийг бэрх царин өөрийн 2 шавьтайхан хүлээж байв. 3 хар ямааг модонд уйсан байлаа. Бэрх царин тэнгэрийн байдлыг ажиж одод төгөхийг хүлээж байв. 3 бөө хой göмсөглөн өмсөж түүдэг асаалгав. Бэрх царин тэр 2-т хандаж түүдгийн хажуу модонд чингүүнийг хүл. Та 2-ын харж угаачлан түүдгээс ойрхон. Гэхдээ түүний бид ямар нэг гэмтэл учруулахгүй. Чингүүнийг өвхрийн ширээр орооно. Мэдээж дотор нь халуун болно. Гэхдээ л түүний бид хохирол учрахгүй гэдгийг хэлье. Чингүүн хар тэрэнтэй сүнсний холбоотой болсон. Түүний сүнсийг хар тэрэн бүрэн эзэмдсэн. Эхлээд түүнээс салгаж дараа нь хар тэрэнг зүгээ муу урд зүгрэн тонилгох үйл хийх юм. 3 хар ямаагаар дахил өргөснөр энэ бүхэн дуусна гэв. Бэрх царин газарт завлан сууж хууран татаж эхлэв. 2 шавь нь харин түүдэг тойрон хэнгэргэн дэлдэн онгодон оруулж байлаа. Тэд нэлен хэдэн минут оролцсны эцэст онгод нь оржээ. Бэрх царин босч ирэн хурц худаг гарган нэг ямаг хөдлөн амчирч чингүүний өмнө хоолойг ногтлов. Ямаа муухай бэхрэн хилэн болдолзуулан амьсгалах гэж үзсэн ч төлөлгүй амь тавилаа. Харин бэрх царин хутган дээрийн цусыг хураан чингүүний нүүрлүү цацав. Өнөөх нь гинэд нүдэ нээж биеийн суллах гэж үзэн учиргүй бархирчээ. Энд юу болоод байна? Гомбаха та намайг авраач дээ. Энд маш халуун байна гэж орилов. 2 шав өргөлжлүүлэн хэнгэргээ нүдэж тэнгэр өөд эрдний хэлээр хашгирч байхад бэрх царин ямааны хоолойноос сандрах цусыг өргөлжлүүлэн үхрийн шир чингүүн рүү цусан зураас татуулан цадсаар байв. Ингэх зураан амандан юу ч юм үглэх аж.
Чингүн байж чадан нүдэн цагаанаар гөлийж хамаг байдгаараа орилно. Бэрх зарин Ямааны толгойг тасдан Чингүний өөдөөс харуулан тавилаа. Бараан үйлс сарны наагур галгалан нэг салхинд туугдахад гэрэл сүдэр ээлжлэн Чингүн дээр тодорч байв. Тэнгэргийн дэлдэх доо, бөөнөрийн хашгиралдах чимээ, араатан амьтдын улаан ганганаа нийлж тэргэхийн тэмдэггүй хөл үүмэн болж байв. Чингүн байж ядан толгойгон сэгсэрж байтал түүний биес арзгар үст хар тэрийн салж ядан буцаж биедэн шингэх нь бүр түрхэн харагдаж байлаа. Бэрх зайран хоёр дахь ямаг авчран хоолойг нь хутгаар огтлов. Тэр цусыг төөдөг рүү цацхад гал уламж ихэр дүрлцэн асаж Чингүн рүү хүрэн алдаж байлаа. Чингүн алуулж угаа имшгэл хашгирч эхлэв. Намайг эндээс гаргаач новшнуу та. Би энд шатаж өглөө. Хөл минь төлөгдөж чинь. Амиа авраачтай гэж тэнхээ мэдэн барихирч байв. Өдөр эргэн тойрныг харж таньдгаар нь гомб руу харан түүний хажуу зогсоо бэлгүүн рүү хандан та хоёр мөн новшнууд намайг хулгайлж давчилж алах гэсэн биз дээ. Хүн амны хэрэгээ шоронд орох чинь дутаа юу? Энэ бөөнөр юугаа мэддэг юм? Эд бол заглан мэглэгчд. Та хоёр шоронд орох гээгүй бол намайг сулал тавьж явуулвал би хүнд чийлэхгүй гэдгийг амлая. Хэмээн хашгичсаар байв. Бэрх зарин хар Ямааны цусыг хутгаар нь тосч аван дахин Чингүн рүү зазлаа. Чингүн энэ үед бүрчмөөхө баяхирлаа. Бэлгүүн энэ бүхнийг харж айсан байдалтай гомбын чихэнд аман аваачин хэлв. Аха, хоёулаа ер нь юу хийгээд байна? Ингэж байгаад хүн амны хэрэгт ороод шоронд орох хэрэг гарвал яана? Гэв. Гомбо чи вөөгийн хэлснийг сонсоогүй юу? Юу ч болохгүй гэсэн. Бэлгүүн өхрийн ширэн дотор юу болж байгааг хэн мэдлээ? Угаартж байгаа ч юм уу? Нээрэнгээс шатаад байгаа ч юм билүү? Төвдөг бараг хүрсэн харагдана. Нээрэнч Чингүний хөл дороос утаа бүрхийн гарч байгаа харагдав. Чингүн шатлаа. Би шатж байна. Ам авар гэж өргөжлүүлэн бахирсаар. Харин Бэрх зарингийн нүдэнд өөр зүйл харагдаж байв. Бусд нь гарахгүй байсан ч түүний нүдэнд хар тэрэн Чингүнээс салж ядан арцгар толгон хий дүрс Чингүний нүүрнээс нэг наашлан буцан орж буйн харагдана. Хоёр шав хэнгэргэн дэлдсээр эртний хэлээр чангаар юм хэлсээр араатан амьтдын аригхран улаан сонсогдсоор байв. Бэрх зарин 3 дахь ямаг аваа тэр гэж хэлэхэд гомб уяатаа байсан сүүлчийн амьд ямаараа ухалсгийв. Энэ хооронд бэлгүүн Чингүнийг сэтгэл түгшин харж байлаа. Чингүн гэнтхэн дуун суларч амиа вараач. Би хөлөө мэдрэхгүй. Ямар их өвдөж байна. Би үхэж байна. Хэмээн хуухай цайсан нүрэн газар руу сул хаян ухаангүй болох шиг харагдав. Бэлгүүн түүнийг үхэж үн гэж удсан тул хүн чанар нь зулгааж Бэрх зарин руу ганц хараалтаар ухасгийж хутгийг нь булааж авлаа. Тэр Чингүн рүү харин очиж хурц хутгаар үхрийн ширийг хүлсэн уяг тас огтлов. Бэрх зарин үгүй болохгүй гэж хашгирсан ч оройдчихэв. Ухаан алдсан мэт байсан Чингүн энэ үхийлэн бэлгүүн рүү харснаа. Тинийг амтэн гэж хэлээд гараа нь суллан түүнийг холгогчин өсөрч унтал нүүрлүн дэлсэн. Ямаа хөдлөөд ирж явсан гомб яахаа мэдхэн болон зогсох зүр ямаа өндөрт цоройснон эврээрийн гидсийг нь нэвтбүлв. Гомб гидсийн даран үхэтхийн унлаа. Бэрх зарин хоёр шавдан хандан дүүнийг хөдлөгөөнгөө барь гэж хэлэхдээ зэрэгцэн хар тэрэн өөрийн биеэр гарч ирэн Чингүн рүү ухасхийг хоёр шавын зүг гараараа догох шиг болоход хоёр бөө агаар дээр тийчиг нь хөөрлөө.
Тэгснэн хоёр савран базах шиг болгот нь хоёр шавийн бие агаар дээр лаад шиг хомигдэн өгчээ. Тэдний зогцыг хоёр хажуу тийш шидлэхэд бэрх царин хашгиран том модоор тийрэнгийн нуруу руу хамаг хүчээрэн цоглоо. Хар тэрэн эргэн харахад бэрх царин аргишган хийзүүл цогогдсон нуруугаараа мод руу түсгийтэл цогогдсон ухаан алдаж юм. Хар тэрэн бэрх царин руу шийдэмгий ялгахад тэнгэрээс аянга цахилгаан цахилах шиг болж нэг зүйл бууж ирлээ. Хар тэрэнгийн нүдэнд гэрэл цацруулсан буурал үстэй өвгөн бэрх царингийн өмнө зогсож буухаар гэдав. Бэрх царингийн онгод тэнгэр өөрийн биеэр бууж ирэн улаачин хамгаалсан тэр байжээ. Хар тэрэн дахин нэг алхах гэсэн чи хүч нь хүрсэнгүй тул эргэн алхасаар чингүн дээр ирэв. Бэлгүүн ухаан орж эргэн тойрондуулсан аимшигт зүйлсийг нүдээр харав. Газар төгсөн хэвдэх гомбыг хараад гом баха гэж дуудана. Гэсэн ч түүнд хинч хариу хэлсэнгүй. Хар тэрэн эргэж харахад цөвөр чонын инээд түнд сонсогдов. Тэрээр чингүүний биеийг өргөж байсан нь түүдэг гал дээр тавьжээ. Чингүн гинэт өөрийн ухаан нь орж ирэн хамгал өвдөлтийг биеэрээ мэдэрч амьдарын шатан орилж эхлэв. Бэлгүүн үүнийг хараад сэтгцийн цочролд орон хэлэх үггүй дэмэл амаа ангааж харж байв. Тэр айж байсан ч түүдгээс харааган салгаж чадсангүй. Бэлгүүний нүдэнд түүдэг гал дээр амьдарын шатан тийчгнэх чингүүний дүрс харагдах ажээ. Цагдаагийн газрын дарга гэмтэргийн тухай мэдээлэл хүргэдэг. Маш нууц хэмээх шар сонин гарч чиглэн байв. Дүнд бичснээр ийхүү бөөнөр зан үлэн хийх гэж цугласан үйл явдлын үеэр аимшигтай хэрэгүүд гарч 4 хүний ам өргөдсөн харамсалтай хэрэг боллоо. Чингүн хэмээх хүүгийн биеэс чөтгөрийг гаргах гэж байгаад түүнийг амьдаар нь шатааж алсан байна. Харин 2 шав буюу бөөгийн биес осолд орж өнгөрсөн тодорхой. Нилээн бэрдсэн байсан. Асрамжийн газрын эрхлэгч ирийн хувьд ямаанд мөргүүлж эвэртэн сөлбүүлэн амиргдсан байна. Нэг гэрч сэтгэл санааны хямралд орж сэтгцийн үндэсний төвд эмчлүүлж байна. Харин өөрийгөө бэрх царин гэж цоллогч залт итгэхэд цагдаа нарын хяналт дор эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Түүнийг эрүүл болонгууд хэрэг толбог төшөөр татан үргэлжлүүлэн шалгах юм гэсэн байв. Энэ үед мөрдөгч өрөөнд орж ирлээ. Дарга энэ сэтгүүлч нарт хэн ийм мэдээлэл тараагаад байдаг юм бэ? Эднэр бүр сан анзоргоор нь бичих юм гэж сонинг түүн рүү шидэв. Мөрдөгч уучлаарай дарга. Ямар арга замаар сэтгүүлчд мэдээлэл хүрснийг нэгтлээ. За тэгээд хурдан эргэж рапорт өгөөрэй. Эмэн дарга омгодон өрөөндөн үлдэж юм. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хурцын гих тодтголтой өвчтөнгүүдийн нэг тасагт бэлгүүн орон дэр хэвтэж байв. Тэр юу ч юм амандан үгэлнэ. 3 яма. Гинтийн цонхны цаана сайхан цэлмэг байсан тэнгэр бүүдийж салхи шурж харан хуйлав. Хар тэрэн өрөөнд дотор зогсож байлаа. Бэлгүүн байдгаараа багхирч гал хэмээн орилж эхлэв. Түүний энэ чимээнэр асрагч совлогч нар гүйлдэн өрөөнд орж ирлээ. Хар тэрэн хаашаа ч сурггүй алгуулжээ. Нэг совлогч барьжуугаар тайвшруулах тариаг нь хий гэд ханцуугэн сөхөн болчинд нь тайвшруулагч хийлээ. Бэлгүүний нүд анилдан ундахынхан өмнө гал